Hi guys, Nakama байна. За өнөөдөр нэг адын бодол толгойд орж ирсэн байгаа. Тэр юу вэ гэхээр одоо энэ арт хан дээр гарч байгаа шиг би whiteboard-ийн орон зүгээр манай обод дээр сайг амархан хулаардаг болохоор скотч нагаад тэгээд арилдаг маркераар ингээд зүгээр хан дээр шууд whiteboard маяг юм хийсэн. Тэгээд анх ихтэй нэг тооцоолог учраас ингээд урт богино жоохон муухай харагдаад байгаа. Тэгээд энэ хоосон байгаа дээр болохоор яг жилийн төлөвлөгөө бичдэг байсан. Тэгээд арилгацсан байгаа. Скотчын тэр чихний хуулаад авсан. Яагаад бэ гэхээр сүүлийн нэг сарын турш би энэ ханыг илүү гэгээлэх юм уу гоё зурагтай бас аниматэй хамааралтай загвар дизайнер солиё гэсэн бодолтой явж байгаад гэнт нэг өдөр энийгээ санаад хэрвээ би маш цэвэрхэн ингээд яг дөрвөлжин ч юм уу битүүлж нагаад дээр нь яг хар маркераар тий манга арт айгуу гой зурвал ямар харагдах болоо гэдэг адын бодол толгойд орж ирээд туршиж үзэхээр шийдсэн байгаа. Тэгээд энэ бол ердөө амархан 5,000-аар скотч, 1000 төгрөгийн арилдаг whiteboard-ны маркер авах. Энэ хоёроор одоо энэ ханыг трансформ хийгээд ямар болохыг харцгаая. Ханы хэсэг бол энэ байна. Энэ хэсэгтээ бол 50 энэгээр бас марк нөгөө юучин бичдэг ус болохоор маркер тогтоох нэг юм хийцэн байсан. Энийг бүгдийг хуулж хаяад обоотой хавлахгүй болохоор санаа амар бууж болно. Тэгээ зарим обоон дээрээс салахгүй байж обооныхоо цаастаа скотч нь салж иж магадгүй учраас тэгээ бас та нарыг хэрвээ ийм хүн туршиж үзэх бол тэгээд обоогоо скотчтай наалж гин үгүй гэдгийг туршиж шалгаж үзээрэй гэж зөвлөх байна. Энүүхэн хэсгийн ихний хэлж өөрчилж үзье гэж бодож байгаа. Бүтэн яах вэ? Байна. Хайж байна. Багцээ. Одоо толгой харагдаж байгаа гэж найдаа. Сая баахан бэлхүүс гизэр ярьсан байлаа. За 1 2 3 4 5 6 7 8 9 ингээд 10 гигнэг бол доошо наачлаа. Одоо тэгээд үзүүрүүдийн бүгдийг кадж тэгшлээд ингээд ойроос харах юм бол ийм нуглаасуу айгүй гарлаа. Тэгээд зарим нэг нь бол чанга дараад ингээд харьцчаар байх болчихж байна. За ингэж тэгшилж чаад. За одоо энийгээ бүгдийг яг ингээд нэг игнэнд тэгшилж зүсээд гэхдээ обоогоо зүсэхгүйгээр бас дээдлийн бол ер нь бол айгүй тэгшин хийжлээ гэж үзэж байгаа. За hi guys. Өдөр юмаа наача тэрнээс хойш бараг 4-5 цаг өнгөрсөн байна. Яагаад хүлээсэн бэ гэхээр гэрэл унтрааж гад энэ хан руугаа одоо гэрэл тусгаж проектор маягийн юм шиг гэрэл тусгаж буулгаад тэрийг одоо яг тэрэн дээр давхуулж дагуулж зуръя гэсэн төлөвлөгөөтэй байсан болохоор нар буугаад харанхуй болохыг хүлээсэн. За тэгээд проекторгүй бүртлээ яаж буулгах гэж байгаа гэхээр ийм тунгалаг автан байгаа. Нэг тарагчаад энэ тунгалаг автан дээр гэрэлтүүлж гаад маркераар зураад тэгээд араас нь гэрэл тусгангууд сүүдэр нь хан дээр буугаад тэрэн дээр нь би давхуулж зурна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд болох үгүйг сайн мэдэхгүй байна. Юудсан өнөөрөө тушаад үзье гэж бодлоо. Тэгээд ямар аниме юу зурх вэ гэдгээ бодож байгаад хамгийн сүүлд би нөгөө чаленж эхлүүлсэн явж байгаа Attack on Titan-ыг бүтнээр нь үз дуусгасан. Тийм болохоор Attack on Titan-ы нэг хэсгээс манга хэсгээс ч юм уу гоё фан арт байх юм бол хар цагаанаар буулгая гэсэн бодолтой байгаа. За тэгээд Pinterest авах олдог бах та. Тэгэхээр хайснаас ямар ч уусгалт байхгүй зөвхөн 2 хөнгөтэй тийм silhouette арт сонгосон. Тэгээд Evelyn Attack Titan-ыг сонгосон. Одоо татж ангуудаа дэлгэцэн дээр нэлээд томруулж гаргажгаад энэ нөгөө тунгалаг юм урд нь барьж энэ дээрээ ингэж давхуулж зурж буулгах чонгуудаа. Тэгээд тэрийг гэрэлтүүлээд хан руугаа буулгана. Окей, за буулгацгаая. За ингээд гэрлээ унтрааж байгаа дэлгэцэн дээрээ нөгөө тунгалаг юм тавьсан. Одоо хөдлөхгүй яг маркераа за Trace-ийг дагаж зураад дууссан. Тэгтээ бодсноос хэцүү байна. Яг бүтэн буудах гэхээр бас боломжгүй. Байрнаас нь хөдлөгчгөө сүлдээ нөгөө жоохон хүлээхгүй бол маркерыг үзүүр нь хатаад гарахаа болоод
Иймэрхүү юм болсон. Тэгээд одоо би одоо аль хэсгийг хараад бүтэн будсан будаагүй гэж одоо хараад ойлгохгүй. Ямар ч одоо энийг нарын хан руу буулгах гэж үздэг. Гэтэ ээн л байгаа шүү дээ. За өстой зөндөө олон юм боллоо. Бүр маш их юм боллоо. Тэгээд ямар дүнэлтэн төгсөн байх юм бол олон маркер хэрэгтэй, маркераа төрүүлж бэлдэх хэрэгтэй юм байна. 2 бүтэн маркер дуусаад 3 дахь маркер нь бараг дуслаа. Ер нь бол 3 маркер дуслаа. Дээр яачаар гар аягүй мөр чилт юм байна. За тэгээд ер нь бол ингэж болно. Ажлын хувьд ажиллана. Гэхдээ проекторт бол илүү дээр юм байна. Ягаад гэвэл ингээд гэрэл тусгаас үүдэр нь яачаар жоохон амар блардаад яг айл зураас хаана явж байгаа нэрээс харагдахгүй. За тэгээд үр дүн юм байна. Эренгийн хувьд эрен нүд нь жоохон дээр дөрвөлцсөн. Ягаад гэвэл нөгөө хаазнаас скотчтод цагаан юмаа тогтооцсон байсан. Тэр нь жоохон доошо хөдлөөд тэгээд тэрийг би мэдгүй тэр чигтээ ингээд дагаад зураад явцсан байлээ. Тэгээд ийм буулгалт байсан. Тэгээд хан дээрээ ийм зурагтай боллоо. Нүд нь жоохон сонин. Гэтэ нэг хэсэгтээ нэг хадгалнаа л гэж бодлоо.